Өмнөх бичлэг дээр амласан ёсоор стриминг зорилттой оруулж ирсэн шинэ хэрэгслүүдийг энэ бичлэгээр турших гэж байна. Бидний өмнө эдгээр зүйлсүүд байна. Эдгээрийг бүгднгийн заалга нь хамгийн ихэнд capture card Ukraine үн боломжийн capture card-ыг турших гэж байна. 60 Гц-тэй 1080 дэмждэг capture байна. Дээрээс нь хоёр төрлийн hub байна. 4K 30 Гц-тэй 9.1 болон 5.1 гэсэн оролтоор ялгаатай. Ukraine webcam 2K 30 FPS-тэй. Энэ бол хангалттай болов. За энийг бол ярилтгүй Cloud 2 харагдаж байна. За тэгээд стриминг болохоор хоёр төрлийн төхөөрөмж залгаж үзнэ. Эхнийх нь iPad, дараагийнх нь утас. Тэдгэрийг OBS руу холбох нэ. i5-12-тэй GPU нь болохоор RTX 460-тай 4060. Иймэрхүү компьютер дээр холбох гэж шүү. Эхнээс нь бараануудаа задлаад үзье. Миний үнэнч туслах утсыг мань барьж өгдөг бичлэг хийхэд зориулсан хамгийн төгс шийдэл байгаа. Энэ бол Ulanzi-ийн tripod суурьтай selfie stick. Нэг бүртлэн хамтаа задлаад үзье. За миний зүгээс мэдих техник үзүүлэлтүүдийг нь судалснараа дурдаад явна. Энэхүү вебкамын зориулт нь өөрөө стриминг болон энгийн хэрэглээнд зориулсан USB-A оролцоотой залгууртай гэсэн үг. Тэгээ бүх төрлийн ноутбук, компьютер юу гэдэг бүгдэн дээр нь ашиглах боломжтой. Дүрсний нэгтрэлтлийн хувьд 1080 пикселтэй 2K дамжуулдаг вебкам байна. За ингээд камер маань харагдаж байна. Ховор хэмжээний хувьд хөөрхөн жижигхэн, кабелийн хувьд нэлээд урт юм байна. Энэ болохоор дэлгэцний дээд хэсэг дээр тогтож өгдөг суурь нь. Өөр дээр микрофон болохоор энэ дээр FHD 2K гэж бичсэн байна. Будкар гэж байгаа юм тийм ээ. Энэ хоёр зэсийг нь болохоор өөрийнх нь микрофон. Мик нь өөрөө давхар noise cancel системтэй. Дараагийн задлах бүтээгдэхүүн маань түрүүн тайлбарсан 9.1-тэй хабыг нь 100 В дэмждэг юм. C-hub байна. Монголоор одоо орчуулбал салаалагч гэх юм уу да. Энэ нь өөрөө хамгийн чухал үүрэгтэй юун дээр ашиглагддаг вэ гэдгийг нь одоо юмнуудыг нь холбохдоо би давхар тайлбарлаа явчих. Тэр шаардлагатай нь одоо keyboard mouse-аар тоглодог хүмүүст бол эдгээр оролтууд дээр keyboard mouse хийгээд өгнө. Мини болон энгийн SD card reader байна. Энэ дээр VGA буюу хуучны дүрс дамжуулагч. За нөгөө талдаа энэ 100 В хүртэл дэмждэг charger C оролт нь байна. HDMI out, in out. Тэгээд лан. Зарим хүмүүс шууд лангаар холбоод тоглох сонирхолтой байдаг. MS хамаагүй бага байдаг гэж яригддаг шүү. Энэ бол бидний хамгийн хүлээж буй өгсөмжит бүтээгдэхүүн байна. Түрүүн танилцуулсан тийм ээ 4K 60 Гц дэмждэг 1080 пикселтэй 60 Гц дамжуулдаг. Энэ уртал дээр чихэршний саундны оролт байх шиг байна. За хойгоороо энэ загвар модель нь болохоор CM410 гэдэг загвар юм байна. Хэрвээ энэ маань чанарын шаардлагатай амжилттай байх юм бол цаашдаа илүү олон сонголттойгоор хэрэглэгчтэй санал болгоно. Хөөх төсөөлж байснаас айгүй жижигхэн юм гараад ирлээ. Энэ доогуур юу байна харъя. Боршуур танилцуулга, холболтын зааварчилгаа, ном харагдаж байна. Энэ дотор болохоор урайса. C-гээс C рүү кабель. Тэгээд энэ толгоон салтын минь C-гээс A руу хувирдаг толгойтой юм байна. Энийг ерөнхий гадарлчлаа. Энэ маань өөрөө компьютер руу дүрс илгээх залгуур байх шиг шүү. Энд болохоор HDMI кабель байна. Микрофон болон чихвчний зурагтай юм байна. За дээд хэсгээр Ukraine гэсэн лого маань харагдаж байна. Энэ талдаа HDMI. За энэ өөрөө ер нь жоохон халдаг байрын шинжтэй өөр дээр хөргөх зорилттой агаар солилцол юм нөхнүүдтэй юм байна. За хар хэсэг дээр C, HDMI in, HDMI out. Тэгээд reset гэсэн. Ерөөсөө л юм маш энгийн юм байна. Шаардлагатай хэрэгслүүдээ бүгднийг задлалчлаа. Одоо ихний хэлжинд iPad толбож үзнэ. iPad, hub, capture card, HDMI cable, capture card-ны өөрийнх нь нэмэлт кабель.
За эдгээрийг холбох нэ. Webcam нь болохоор энэ дээр суурилсан байна. Эхлээд iPad залгаж үзнэ. Манай Монголд их стрим хийдэг хүмүүс байна. iPad-ын дээр keyboard mouse залгаж тоглодгийг надаар хэлүүлдэггүй мэдэх бах тийм ээ. За iPad бэлэн болсон. iPad-аа хасаагаад хамгийн ихний хийх холболт маань хаба iPad руугаа залгаад өгнө. Дараагийн үйлдэл HDMI кабелийг capture card-ныхаа арын HDMI in гэсэн оролдон дээр холбож өгнө. Хажуудлын out нь болохоор дахиад нэмэлт дэлгэц рүү өгөх үүрэгтэй. Нөгөө үзүүрийг нь хабан дээр өгчнө. За ингээд өөрт нь ийм нэг толгойтой түрүүний харуулсан кабель ирж байгаа. Ийм цэнхэр өнгөтэй. Энэ ямар үүрэгтэй вэ гэхээр iPad-наас ирж байгаа дүрсийг capture card маань өөр дээрээ хурааж аваад энэ артлын C-гээс A руу холболтоороо таны процессор руу дүрсээ дамжуулах үүрэгтэй байх нэ. Нэг үзүүрийг нь capture card-ны ар дээр залгаад өгсөн. Нөгөө үзүүрийг нь 3.0 USB 3.0 гэсэн холболтон дээр нь процессор дээрээ залгаад өгөх нэ. Одоо ингээд iPad-ныхаа дүрсийг компьютер руугаа OBS руу татаж авах үйлдэлээ. Жишээ олгоод нэг FaceMotion програм татсан байна. Одоо бидний хувьд OBS Studio програм руу ороод нэмэгтээрээ дараад video capture device-а нэмж өгөх нэ. За үүн дээрээс эхлээд энэ 35287 гээд тухайн төхөөрөмжнийхөө дүрсийг ийшээ оруулж ирнэ. За энэ дээр харагдаж байгаа бах тий шууд ороод ирж байна. Энэ маань одоо бидний iPad-ны дэлгэц. За яг ижлэгэн хөдөлж байгаа биз. PUBG руу ороод харъя. Энэ нүүрөө iPad-н дээр гарч байгаа дэлгэцний дүрсийг компьютер дээр хуулж авч гинэ л гэсэн үг энгийн үгээр. Хөдөлгөөн шууд орж ирж байгаа тэр цаад. iPad-ны дүрс ингээд ороод ирсэн. Одоо бидний хувьд webcam өгнө. За тэгэхэд бол нөгөө суулгацсан програм дээрээс virtual camera enable болгоцсон байна. Адилхан нэмэгтээрээ дарлаа. Capture device-а сонголоо. Одоо түрүүний суулгасан програма оруулаад. Одоо ингээд миний дүрс ороод ирж байна гэсэн. Өөрийнхөө царай гаргахгүй жоо ичээд байна уу. Одоо энэ дээр харж байгаа би энд байгаа байхгүй юу. Тэгээд яг стриминг дэлгэцэн дээр нэг иймэрхүү харагдана. За энэ хэмжээ яг OBS-ийн тохиргоог бол нарийн хийж мэдэхгүй. Дүрсээ харуулж. Саунд ханаас авах уу? За миний ерөнхий ойлголтоор яг стрим хийж үзээгүй нарийн ширийн тохиргоог нь мэдэхгүй учраас боломжит төлбөрүүдийг зүгээр өөрийнхөө ойлголтоор хэлчихье. Хамгийн ихэнд хабан дээрээс авчруулна. Энэ дээр авах суралтай хабар ч юм уу эсвэл энэ дээр хувиргагч залгаад. Хоёрдугаарх нь болохоор capture card. Capture card-ын дээр нүүр дээр нь саундны оролт гаралт мик байна. Гурав дахь нь процессор. Процессороос авчна. Үүн дээр дууг нь оруулж ирэхдээ OBS маань өөрөө ер нь бол айгу мондөг програм юм шиг байна лээ. Энэ дээрээс аудиого input гэж сонгож өгөөд ямар төхөөрөмж хаана залгасан байна. Одоо жишээлбэл энэ Ukraine capture card-наас авал энэ дээр сонгоод өгөх нь байна. Камерныхаа микийг бас ашиглаж болох нь байна. Гэтэ камерны мик бол үнэхээр сууг баг. Нэг ийм сонголт байна. Бусад нарийн ширийн тохиргоо бол тэгээд хийх хүндээ болох байлгүй дээ. Одоо худлаа стрим асааж үзүүлээ. URL стрим яаж хийжэл би нэг удаа энийг бас харж ирсэн юм аа. Бидний зүгээс OBS дээр дүрс ороод ирсэн л хүссэн платформ руугаа шууд цацаад өгчөж байгаа. YouTube, Twitch, Facebook гэх мэт. Facebook дээр болохоор stream key гэх юм байна. Facebook руугаа ороод live асаах гэдэг дээрээ дараад энэ дээрээс stream key авах хэрэгтэй юм шиг байна. Тийм байна. Streaming software. Энэ дээрээс платформоо сонгоод OBS
Streaming software гэдэг stream key авчих юм байна. Copy дэж аваад буцаж ороод OBS дээр paste хийгээд apply дарлаа, ok дарлаа. Дахиад start stream гэхээр энэ дээр дүрс орж ирэх юм шиг байна. Яаж орж ирд юм бол за одоо ингээд дүрс нь ороод ирж байна. Тэгээд одоо эднэрийг зөвлөгчглөө лайв дээр дараад үзье. За энэ дээр видео live video starting гэнэ. За эхэлчихэ. Би тийм хөдөлж байна. Тэгээд энэ чинь нөгөө давхар бас delay явдаг. Энэ дээр хийсэн үйлдэл стрим дээр нэг хэдэн секундын delay байд юм дээ. Тэр мөр нь бүх тохиргоогоор байдаг юм шиг байлээ шүү. Миний хувьд яг адилхан та нартай адилхан танаа мэдгүй талаасаа явж байна шүү. Ойлгоорой. За ингээд стрим маань явчихна. Одоо энэ дээр гарч байгаа дүрс ийшээ OBS дээр бол шууд орж ирж байгаа. Ийшээ энэ дэлгэц болохоор лайв нь болохоор би сая үндсэн цаг стандарт тохиргоон дээр явж байгаа шиг байна. Энийний оцрогдол нэг бараг 5 секунд байгаад байгаа юм уу да. Та бүхэндээ харагдаж байгаа бах тийм ээ. Сайн тааруулж чадаагүй юм шиг байна. Тэгтэл амжилттай. Одоо хэдүүлээ энэний дараа утас залгаж утас холбож үзье. Энэ лайв дуусгаад iPad-аас салгацсан, хабаас салгацсан болохоор шууд сигналгүй болчихж байна. PUBG-г оруулсан байгаа. Шууд хабаа залгана. Тэгэхэд л дүрс маань одоо дэлгэцэн дээр ороод ирж байгаа юм. За ингэж ороод ирж байна. Тэгэхээр энэ дүрсээ хэдүүлээ хүснээрээ тавиад одоо энэ дээд хэсэг дээр нь description title маялаа хийчин тийм ээ. Тэгээ камера одоо хаан зоод юм байгаа. Ингээд тавьчихна. За тренинг ороод үзье. Ямар ч асуудалгүй дүрс дамжиж чинь. Энэ удаагийн бичлэг маань сансныг бодоход амжилттай боллоо. Бидэнд ашигласан зүйл юу гэхээр webcam, чихвч, төхөөрөмж буюу утас одоо iPad тийм ээ. Тэгээд хаб салаалагч байна, capture card. Тэгээд компьютер. Эдгээр байхад иймэрхүү маягаар стрим хийж болох нэ. Бичлэг маань амжилттай боллоо гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ capture card-ыг стрим хийхэд дэмждэг хэсгээр нь жоохон эргэлзээтэй байсан. Яг стрим хийх гэж үтсэн хүмүүс бол энэ зовлонг амар ойлгодог. За энэ бичлэгэнд ашигласан хэрэгслүүдийг дахиад нэг товч танилцуулъя. Webcam, Ukraine 2K webcam, компьютер мэдээж хэрэг болон компьютер дээр OBS суулгасан байгаа. Тэгээд лайв явахаар бол хүссэн платформ OBS-ээс дата явуулчихна. Чихвч Ukraine hub. Ер нь бол Ukraine.com бол юм байна да, тийм ээ. Bundle гэж ярьдаг шүү дээ. Capture card. За тэгэхэд иймэрхүү байдлаар хийж болох нэ. Хамт байгаа, хамт байх, хамт байсан та бүхэндээ баярлалаа.